Сайн байцгаана уу? Намайг Цолмонгийн Наран Гарав гэдэг Solomon Publishing-ийн үүсгэн байгуулагч. Өнөөдөр бид та бүхэндээ манай шинээр хэвлэгдэн гарсан Adam Kay зохиолчийн Kay-гийн Антом номыг танилцуулж байна. Kay-гийн Антом ном нь болохоор олон улсад бестселлер болсон, дээд амжилтыг ивдсэн ийм ном байгаа. Тэгээд энэ Adam Kay гэдэг зохиолч нь өөрөө бол эмч мэрэгжилтэй. Тэгээд өмнө нэлээд ийм ангаах ухааны сэдвээр ном хэвлэн гаргаж ирсэн. Гэхдээ энэ удаа Henry Parker хэмээх энэ зураачтай хамтраад хүүхдүүдийн хамгийн сонирхолтой байгаа энэ комик стил зураглалтай энэ номыг тэгсэн мөртлөө хүний биеийн тухай их алей хошин байдлаар ингээд бичснээрээ ингэж бестселлер болж дэлхийн сая гаруй хүүхдүүдийн таашаалд нийцсэн юм ном болсон байгаа. Тэгээд ном нь өөрөө нийт 14 бүлгээс бүрддэг. Тэгээд хүний арьс, зүрх, цус, уушиг зэрэг бүх эрхтнүүднээс гадна нөхөн үрчгүй эрхтнүүд, тэгээ амьдрал ба үхэл эдгээр гэсэн сэдвүүдийг хүртэл ингээд оруулсан байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд өөрийнх нь одоо арьсан дээр гарч байгаа одоо шинээр гарч ирж байгаа батга, ургаж байгаа сахал ямар учиртай яагаад ингээд гарч ирж байгаа юм бэ гэдгийг ингээд өөрөө уншаад мэдэх боломжтой. Мөн ер нь өөрөө хүний эрхтэн ямар үүрэгтэй байдгийг ингээд тайлбарлан харуулсан байгаа. Энэ номыг анх манай одоо дүүнер Финляндад сурдیں۔ Тэгээ тэд нар тэнд англи хэл дээр уншаад маш их сонирхолтой юм байна гэд тэгээ манай охинд хэлээд тэгээ анх охин маань энийг уншиж танилцчихсан ийм ном байгаа. Нэлээд их таалагдсан. Би бас ингээл дундуур нь өөрөө том хүн ч гэсэндээ уншаад таалагдсан болохоор ер нь эрхийн авъя гэд холбогдоод ингээд хэвлэн гаргаж байгаамаа. Монгол хүүхдүүд ч гэсэндээ бас дэлхийд даяар ингээд англи хэл дээр гадаад хэлээр уншиж байгаа бестселлер шинэлэг бүтээлүүдийг ч гэсэндээ бас хүртэж уншаасай гэж хүсдэг. 2 жилийн өмнө манай охин ингээ хатгаа тусаад битээр эмнэлэг твтэх болсон. Тэгээд уушигч ингээд гимтсэн байна. Тийм болохоор ингээ эмнэлэг твтэх ёстой гэд эмч тайлбарласан чи ээжээ хоёлаа Kay-гийн Антомынхоо уушиг хэсгийг уншаат и да ер нь миний дотор ингээд юу болчиход байгааг би ойлгож авмаар байна гэж хэлж исэн. Тэгэхэд бас надаа нэрэл юм хэрэгтэй ном юм байна да. Тэгэд номтойгоо ингээд энэ хүүхэд маань өөрийнхөө ингээд асуудлыг бас ингээд холбоод учрыг бас мэдчих гээд байгаа юм байна да гэдгийг ингээд ойлгож харж байсан. Хүүхэд бол ер нь айгүй тийм сониуч байдаг. Тэгээд уншсан, мэдсэн, сонсон юмаа ингээд маш сайн өөртөө ингээд шингээж авч идэг. Тэгэхээр хэдийгээр номын дэлгүүр ороод хүүхдүүд өөрөө сонгож авч чадахгүй байсан ч гэсэндээ аав ээж бидний хувьд бол энэ номыг чи уншвал бас гээд ингээд санал болгоул дуртай унших тийм бүтээл гэж бид нар үзэж байгаа. Харин одоо болохоор хүүхдүүд ер нь Wimpy Kid тэгэл нохоо хүн эднэргээ дандаа юм зургалтай номнуудыг уншдаг болсон. Тэрэндээ их дуртай байдаг. Тэр стилд бүр ингээд юм дасчихсан байгаа. Тэгэхээр тэрийг нь одоо тэрүүгээрээ дамжуулаад тэгсэн мөртлөө шинжлэх ухааны одоо антом биологийн ийм ач холбогдолтой ийм номыг ингээд унших боломжтой болчихж байгаа. Тэгэхээр маш ийм хэцүү төвөгтэй байдаг хүүхдүүд бараг хичээлдээ бас зарим тохиолдолд ингээд суухаас залхмаар байдаг тийм сэдвүүдийг нь ингээд ийм амар хөөрхөн кул ах ингээд алей хошноор ингээд дүүтэйгээ ярьж байгаа юм шиг ингэж бичсэн нь өөрөө хүүхдүүдэд маш их таалагддаг юм билээ. Өөрийн биеийг ер нь хүн сайн мэдснээр бас өөрийгөө бага наснаасаа эрүүл одоо дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл арчаатай бас тийм хүнийг өсгөх болов бий болгоход нь туслах болов гэж бас хараад байгаа юм. Одоо шүдээ жишээлбэл угаах ямар ач холбогдолтой байдаг вүлээ Ямар өглөөний цай уух юм бол одоо хотоодонд яаж нөлөөлдгийг арьсаа ч гэсэндээ арчлыг гэвэл юу хийх ёстой ингээд иймэрхүү хөнгөн өдөр тутмын ахуйд хэрэгтэй иймэрхүү соёлыг ч гэсэндээ энэ номоор дамжуулж хүүхдэд бас суралцах боломжтой. Ер нь бас яагаад ингээд ном уншихгүй байна. Дээрээс нь монгол хэл дээр яагаад ном ингээд сонирхож уншихгүй байна гэд харахаар номны сонголт өөрөө маш ховор юм бэлээ. Тэгээд дээр үеийн алдартай зохиолчдын ном маань одоогийн орчин үеийн хүүхдүүдийн сонирхолд бас тэр бүр үг хэллэгийн хувьд ч тэр үеийн ахуй амьдралын хувьд ч гэсэн тэгээд тийм ч их нийт сүртэй биш
болчихсон байд юм байна. Тэгэхэд хүүхдүүд одоо ингээл TikTok, YouTube-ээр те маш юм богино хурдан гоё юм өнгө үзмжтэй иймэрхүү бичлэг ингээд үзээ сурцсан болохоор тэдний нөгөө анхаарлыг бид нэр барина гэдэг нь өөрөө маш том ийм асуудал болчихсон байгаа даа шүү дээ. Гэртээ ч гэсэндээ ингээд бид нар утсыг болиулаад зүгээр нэг ном бариачаа гэд хэлэхэд л ингээл тэрийг нөө гүйцэтгэх нь айгүй хэцүү байгаа даа. Тэгээ манай охин жишээлбэл ингээ багаасаа маш их ном уншдаг байсан. Тэгээ би өөрөө ч гэсэн ингээл уншиж өгдөг. Ер нь номтой ойр өсгсөн. Даанч одоо ингээд нөө 10 хэдэн нас ингээ хүрээд явангууд сонирхлууд нь ингээд бас их өөр болд юм байна. Өөр сатаарах юмнууд ихтэй ингээд тэр яг л түрүүний ярьсан TikTok бичлэгүүд, ангийн найзуудтайгаа харилцах, краштайгаа чатлах ч гэдэг юм. Иймэрхүү өөр сонирхолтой болсон болохоор ном уншуулах үнэхээр хэцүү байгаа. Тэгтээ нөгөө талдаа болохоор ном өөрөө ямар ач холбогдолтой чухал илээ те. Тэр тусмаа бид нэр их сургуульд ингээд хүүхд ороод сурахад 7 хоногт бүрэн хэмжээний одоо ийм том номнуудыг бүр ингээд дор хаяж 4-5-аар нь унших хэрэгтэй болдог. Тэгэхэд бид нэр хүүхдүүдэд багаас нь тэр сайн сургуулиудад бэлтгэхийн тулд хамгийн одоо энгийн хийж болох зүйл бол хүүхдүүдтэй ингээд ном уншиж дадуулах. Товчлоод ерөнхийд нь уншсан ч болно, бүтэн ингээд те үг үсэггүй уншсан ч болно, гол нь номон дуртай ингээд номыг уншдаг болгох тэр дадлыг суулгах маш чухал байгаа. Одоо манай хүүхдүүд болохоор ер нь YouTube мөбөр бас ингээд биений тухайд нар хөөрхөн товч видеонууд бас үзэл байгаа юм те. Гэхдээ тиймэрхүү мэдээллийг номоор авснаар илүү одоо нөгөө цэгцтэй, системтэй, улс суурьтай, тийм яг жинхэнэ одоо мэдлэг, чанартай мэдлэг болж хүнд хүүхдэд очиж байгаа гэж бодоод байгаа. Өөртөө анхаарж ийн гэдэг бусдын биеинд ч ихсэн анхаардаг. Эмээ таны хөлчөө ингээд байгаа болохоор ингээд өвдөд байгаа юм байна. Тэгэхээр та одоо жоохон амрах хэрэгтэй эднэр ч гэдэг юм уу. Тиймэрхүү жишээнүүд ч ихсэн бас айгүй өөрхөн гард юм лээ. Зарим хүний зүрх цээжнийх нь баруун талд байрладаг. Энэ үнэн үү? Та хариултыг юу гэж бодож байна? Тэгэд энэ номон дээр бол үнэн гэж гарсан байгаа. Тэгээд зарим хүмүүсийн тэгэхээр зүрх ингээ баруун талдаа байрлалт юм бэлээ. Яагаад гэдгийг бас дэлгэрүүлж уншиж болно. Тэгээ энэ номон дээр их олон сонирхолтой сэдвүүд орсон байдаг. Тэгээ жишээлбэл энэ дээр нөө асуултууд нь нусаа хүн идэж болох уу? Хүн амьдралынхаа хэр их хугацааг жорлонд өнгөрүүлдэг вэ? Хүнээс хормоосон дунд яагаад хачаа амьтад нуугдаж байдаг вэ гэдэг. Тэгээд нөө энийг жишээлбэл уншихгууд миний ингээд арсан дээр юм жижиг амтан байдаг гэж бодсон чи сонир санагдлаа гэх мэт ингээл те хүний мэдлэг айгу гоё баяжаад яваад байт юм лээ. Жишээлбэл номон дээр ингээд нөгөө хүний ясны тухай ингээд ярьдаг. Тэгээ хүний яс яаж одоо бэхжүүлж болох уу? Тэгээ ер нь яс бат бөх байхаараа ямар ач холбогдолтой юм бэ гэд. Тэгээ бид нар одоо л энийг ингээ бараг мэдчихэж байгаа байхгүй. Д витамин заавал уух хэрэгтэй юм байна. Тэгээд хүний яс жишээлбэл 25-аас 30 наснда хамгийн нөгөө нэг одоо тэр оргил үе нь байдаг. Тэгэхээр тэр үе хүртэл бид нар кальцаа сайн хэрэгэлсэн байх юм бол илүү нас явхад яс нь бат бөх байдаг. Тэр суурийг нь ингээд тавьдаг гэд. Гэтэл бид нар энийг тэр 30-25 наснаас хойш мэдэх юм бол ингээд аль хэдийн оройтцсан байгаа юм. Тэгэхээр иймэрхүү эрүүл мэндийн хүний бүхий л насны амьдралын чанартай холбоотой энэ зүйлсийг бол ингээд хүүхэд аль болох багасаа уншаад мэдээд авах их хэрэгтэй. Дээрэс нь энэ номыг зөвхөн нөгөө хүүхдүүдийн ном гэж бас бид нар ойлгож хязгаарлаж болохгүй. Том хүмүүс ч гэсэндээ бид нар одоо women-р ч гэсэндээ энэ номноос хүний биеийн тухай маш их сайн ойлголттой болох боломжтой байгаа. Энэ айгүй хөөрхөн ингээд ийм хоёр царайтай те эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд энэ хоёрын дундаас ийм охин гарсан. Тэгээд охин нь энэ эрэгтэйтэй ингээд сууснаар ийм царайтай хүүхэд гарсан гэд. Тэгэхээр хүүхэд яагаад би аавынхаа юуг авсан, ээжийнхаа юуг авсан гэдгийг бас те өвөмэгийнхаа гэдгийг ингээд ойлгож болохоор гений ийм ойлголттой л. Тэгээд ийм тархиа хурцлыг гээд Джеймс Гудвиний ийм номыг бас бид нар өмнө жил монгол хэл дээр орчуулж гаргаж ирсэн. Тэгээд бас Penguin Publishing-аас эрхийг авсан.
Тэгээд энэ номны гол санаа нь бол үтлэх тусам зарим хүмүүсийн оюуны чадвар сайжирдаг. Хэрхэн тэгж болохыг энэ номноос уншаарай гэсэн байгаа. Тэгээ бид нар ер нь хүний одоо оюун ухаан, тарих, насжилт эднэр гэж ярихаар зөвхөн нэг юм настай тий одоо хүмүүсийн дал гараад ярьдаг, уншдаг, сонирхдаг сэдв юм шиг ингээд боддог. Гэтэл бид нэр хүүхдээ багаас нь мөн өөрсдөө бид нар яг эцэг эхийн хувьд одоо наснда дээрэс нь аав ээжтэй энэ номыг уншуулах юм бол бид нар илүү одоо өөрийнхөө амьдралыг илүү тийм чанартай амьдралын чанарын асуудал энэ дээр маш ихээр орж ирж байгаа санагддаг. Тэгээд энэ тархиа хурцлын номны ихэнх хэсэг дээр жишээлбэл ингээд Америкийн галт тэрэгний зам барьж байгаа ийм гудамд одоо ажиллаж байгаа хүмүүсийн дунд гинт нэг осол гараад нэг эрэгтэй ингээд тархи руу арматур шиг тийм том бүдүүн ийм төмөр ингээд сүлбэд орцсон тухай байдیں۔ Тэгээд тэр хүний одоо ингээд тархийг дотор байгаа тархийг болон толгойг ингээ гимтээж байгаа ч гэсэндээ тэр хүн ингээ амьд байгаад байдаг. Гэвч өмнө нь маш гоё ингээд нийтэж алиа хошин сайхан ааштай байсан тэр залуу энэ ослын дараагаар ингээд хүмүүстэй бараг харьцах дурггүй маш их уур уцаартай ийм нэг одоо гонигтай нэгэн болсон тухай энэ ном эхэлдэг. Тэгэхээр хүний тарих хэдийгээр ажиллаад байгаа боловч илүү бид нар ингээд байнга сэргээгжил байхгүй болвол ингээд нөгөө хүний амьдрах тэр амьдралын чанарыг нь одоо маш ихээр бууруулдаг, одоо үгүй хийдэг ч юм уу, тийм их аюултай учраас бид нар тархиа их сайн ойлгож авах хэрэгтэй юм билээ. Би саяхан бас нөгөө нэг хэд хоногийн өмнө нэг рил үзсэн. Тэгээд энэ номон дээр бас нөгөө зүнэгрэлийн тухай айгүй их бичсэн байдаг. Хүн тархиа ингээд нөгөө байнга ачаалж авахгүй болвол бас ингээд нөгөө зүнэгрэл төрдөг гэд. Яагаад вэ гэхээр хүний тархи ингээд нөгөө хатангаршаад тийшээ ингээд нөгөө тижэл очиж чадхаа болоод тэгэхээр нөгөө энгийн хүн шиг ингээд тархи нь ажиллаж чадхаа болд юм билээ. Тэгэхээр бид энгийн хүн шиг хардаг зүйлийг тэр хүн харж чадхаа болдог ингээд нэг тийм өөрөөр ингээ хардаг. Тэгээд тэр үдсэн рилэн дээр болохоор нэг юм зүнэгрэлтэй настай эмээ ингээд нөгөө хевсэн дээр ингээд цэгэн бор хээнүүд байгааг тэр борыг ингээд нөгөө хог гэж бодоод ингээд түүж авах гаал ингээд ухаад байдیں۔ Тэгэхээр ингээд нөгөө хүний тархитай гимтгэхээрээ ингээд тийм л хэцүү болдог. Тэгээд зөвхөн тэр нэг хог гэж тэрийг андуурж ингээд түүх гээд байгаа асуудал биш. Ойр дотныхоо хүнийг танихаа болдог. Өөрийгөө те ямар хүн байсан, хэн блэ гэдгийгээ ингээд бас мартчихдаг эднэр гээд маш их тийм харамсалтай их өөртөө болон эргэн тойрондоо их хүнд тийм өвчин байдаг. Тэгээд тэр өвчнөөс яаж сэргийлэх тухай бас энэ тархиа хурцлын номон дээр олон ийм өдөр тутамдаа хэрэгжүүлж болох зөвлөгөөнүүд их гардаг. Энэ ном маань бас нэлээд нөгөө нэг юм зузаан. Тэгэхээр хүмүүс бас сүрдэж магадгүй. Гэхдээ яг ингээд уншаад эхлэх юм бол их сонирхолтой, маш олон тооны ийм судалгаан дээр их үндэслэж бичсэн ийм ном байдаг. Тэгээд бүлэг болгоны ард ингээд нөгөө хүнд хэрэгжүүлж болох иймэрхүү зөвлөмжүүд ингээд байгаад байдیں۔ Тэрийг нь ингээд шууд бас хэрэгжүүлвэл хүний бие ингээд нөө байнга л тийм өрөвсгөхөд бэлэн байд юм байлээ. Жишээлбэл одоо баг өнөөдөр бид нар нэг хоол идэхэд ч гэсэндээ тэрнийхээ орцноос шалтгаалаад ингээд өрөвсөж идэг. Тэгээд тэр өрөвсөл нь өөрөө тархины ингээд үйл ажиллагаанд амар нөлөөлдөг. Сүргээр болон эергээр гэдгийг би жишээлбэл анх уншаад ингээд гайхажсэн. Ямар сони те зүгээр ингээд хоол хүнсээр ингээд байнгын ингээд хүнд өрөвсөл явж идэг гэхэр чинь хүний бие дотроо ямар эмзэг ингээд байж идэм бэ. Тэгээд эргүүлээд тэр нь бүр ингээд те тархи руу ингээд нөлөөлд юм бэ гэд. Тэгэхээр энэ талын мэдлгүүдийг бас их сайн өгж байгаа. Бид нэр ингээд нөө маш их юм сумгай ажилтай болчихсон. Өглөө ингээд сэрээл одоо машин дэм автобусанд суугаад л явдаг. Тэгснэ ажил дээрээ өдөржингээ бараг 8 цаг суудаг. Орой гэртээ хараад хоолоо идчихэл бараг ингээд нөө телевизийн өмнө бас ингээд суудаг. 24 цагийн маш их цагийг нь ингээд сууж өнгөрөөдөг. Энэ нь өөрөө тархинд бүр ямар хор хөнөөлтөй болох тухай бас энэ номон дээр их гардаг. Тэгэхээр бид нэр 7 хоногт 3 удаа жишээлбэл дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч гэсэндээ та маш их цагийг тэгэд сууж өнгөрөөдөг байх юм бол тэрний хэрэг нь байхгүй гэж энэ номон дээр бас их биднийг ухааруулдаг. Тэгээ хүний тархины үйл ажиллагаанд нойр ямар чухал
болох тухай ярьдаг. Тэгээ бид нар ингээл ер нь нас яваад байна шүү. Тэгэл ковидоос хойш ч гэсэндээ одоо түлхүүрээ хаана барьсан тавьснаа бид нар мэдэхгүй байна эднэр гээл тэгдэг. Гэтэл энэ өөрөө заавал хүний настай ерөөсөө холбоотой биш. Тэр хүн одоо өмнөх шөнө нь болон өмнөх шөнүүдэд хэр их чанартай бүтэн нойртой унтсан бэ гэдгээс маш их хамаардаг юм билээ. Одоо бидний жишээлбэл ингээл аав ээж өвөө эмээ нас явах тусмаа ийм хитрхи ганцаардмал одоо бусдаас хол тийм нөгөө бас болчихдог. Тэгээд тэр тархины үйл ажиллагаанд одоо маш муу ковидын үед жишээлбэл нөгөө хүмүүсийг маш олноор нь ингээд нөгөө тусгаарлсан шүү дээ, гэр гэртээ байх хэрэгтэй гэдэг. Тэр жишээлбэл тэрний одоо эсрэг байр суурьтай байсан тухайга энэ профессор Джеймс Гудвин маш их ярьдаг. Тэгээ тэрний үр дагавар нь өөрөө тэр үедээ мэдэгдэхгүй ч гэсэндээ хэдэн жилийн дараа тархинд бол их хортой болж таарнаа гэж ярьсан байдаг. Тэгэхээр бид нэр аав ээжтэйгээ одоо өвөө эмээтэйгээ бүр хэрэгээр цаг гаргаж агаад маш их цагийг хамтдаа өнгөрүүлэх, их харьцаж явах, сонсож явах хэрэгтэй юм бэлээ. Ном хэвлэн нийтлэлтэй намайг анх холбосон ном болохоор энэ миний 10 хэдэн жилийн өмнө орчуулж гаргаж ирсэн Памела Дракерман зохиолчийн Франц хүмүүжлийн нууц гэдэг энэ ном байгаа. Тэгээд тухайн үедээ ер нь одоо ч гэсэн маш олон ээж нарт их хэрэг болсон юм таалагдсан ном болсонд би их баяртай байдаг. Номны тэгээ ер нь гол санаа нь болохоор эмэгтэй хүн хэдий ээж болсон ч гэсэндээ яаж бус хувь одоо тэр эмэгтэйгээ орхихгүйгээр тэ өөрийнхөө сонирхдаг зүйлсийг сонирхсан хിവэр тэрийгэ нэмэгдүүлээд нөхөртөө ч гэсэндээ бас их сайхан эхнэр байгаад тэгээд хүүхэдтэй бас ээж болох тийм боломжтой. Зөвхөн ээж гээд өөрийгөө бити хаяарай гэсэн тийм санаатай байдаг.